Хулгайгаар үзүр үзэж байхад нь кино театрын ажилтан гэрлээ тусгаснаар хүү ажилтан хоёр хэсэг муурхалган дуваа. Үүний дараа хүү кино театраас угтаан гүйж цасан дунд нэгэн хувцастайгаар гаран алхлаа. Хүүгэн байгаагаас харуул очих газартай байсан бол ингэж явахгүй дээ гэж бодогдмоор юм. Хүү отоос гарах замдаа гараа өргөн машин зогсооход нэлээд дулаахан царайтай гэр бүлийнхэн зогслоо. Хоёр хүүхэдтэй эцэг их байв. Хүүг машин доторх айлын ээж нь "Хөөмөн ханаа төрхөөс өмнө энийг нөмрөө" гэд хүн шиг юм өгөөд хүүгээс "Гэр чинь хаана байдаг вэ? Чамайг гэр чинь үргэж өгье" гэж асуугаад хүү "Дээрээ л биш бол хаашаач яасан явах вэ" гэж хариулна. Гэр бүлийн хосууд Портланд руу явж байсан учраас замд гээд нэг үг зайчлан авч явахаар боллоо. Эхэндээ ингээл нэг жирийн гэр бүл шиг байсан. Том охин нь уушиг гэсэн бичгтээ савнаас хүн амьтныхын тодорхойгүй цустай уушиг гаргаж ирээл амандаа ойртуулад унлаа. Гүй тэгсэн манай хүүгийн нүрэн дээр нь цустай гараараа хүрэх гэж оролдлоо. Хүүч одоо нэг л эвгүй машин цууснаа мэдрээд л байж байтал машин дээрийн хот руу буцан орж ирснээр нөхцөл байдал улам хурцтаар болохоо байлаа. Яасан гэсэн чинь урдан сууж байсан жирэмсэн эзэгтэйгээс хүүхэд нь шууд өрчлөө. Хүүхэд төрөлх процесс ийм хурдан болж өнгөрдөггүй баймаар та. Нөхөр нь хүүхдээ хараад л "Тэр үзэсгэлэнтэй юмаа" гэж хэлэхэд эхнэрээс нь хүүхэд биш далавчтай чөтгөр мэдлсэн үзэгдэнэ. Чөтгөр машин дотор нисэж ээж нь хүүхдээ өөрийнхөө хүүгээр барих гэж оролдоно. Одоо болж байгаа зүйлээс сэтгэлэн төгссөн хүү соско гэж эхэлнэ. Гэнт шил харах чимээ гарan хүүгийн соск машинаас унснаар кадр тасрав.